Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2 зөвүүн киноны нийлбэр болох Divine Move 1 болон 2 дугаар ангийг нийлүүлж ярьж өгөхөөр бэлдлээ. 1 сумар 2 туулаа гэж. Замын бөглөрөл, завгүй ажил хичээлийн хуваар танд өөрийгөө хөгжүүлэх боломж олгохгүй байна уу? Англи хэл сурна гэдэг алс холын мөрөөдөл болж хувирсны 10 жилийн ой моч болж байгаа юм биш үү? Тэгвэл Wall Street English танд цаг хугацаа орон зайнаас үл хамааран англи хэлийг чанартай сурах боломжийг олгож байна. Өөрөө цагаа сонгоод онлайнаар танхимаар хүссэн хэлбэрээрээ сурах боломжтой. Энэ арга бас олон улсад олон жил туршсан гэж байгаа. Хамгийн гайхалтай нь юу гэж киночд гэсэн нууц үг хэлээд 15% хөнгөлөлт эдлээрэ нууц үгээ бусдад дамжуулва киночд шүү. За ингээд кинонд орцгоё. Нэг мэрэгжлийн даамны тэмцээнийг ТV-гээр шууд дамжуулж буугаар кино маань эхэлнэ. Тоглолтын цаг дуусч энэ залуу хожигдлоо. Харих замдаа бороонд нороод алхаж байна. Энэ бол манай киноны гол дүр том нүүдэл. Гэртээ эрэхтэн гэрийнхэн нүдэнд нэг хүн хүлээж байна. Шүүхрээ дэлгээж ах уу чиний тусламж хэрэгтэй болоод ирлээ. Ахыхаа өмнөөс ганц тоглоод өгчих. Нэг л эвгүй газар аваад ирлээ. Тэндээс туслах нь. Аха, зүгээр харьяа. Дими юм биш үү? Зүгээрээ. Заавал ялна. Нэг л биш ээ. Том нүүдэл. Та мөрийтэй тоглоод байгаа мó? Гээд уурлаад гараад явлаа. Анх нарийн гарч ирээд найрнаа. Тэсог. Энэ тоглоом бол маш чухал. Чи зүгээр л ахтаа тусал. Чамд ямар нэг муу юм болохгүй амлаж байна. Ахтаа л туслаадах. Гээд найрлаа. Мөнгө аваад яваад орлоо. Гадаа нь харин манай хоёр камераар харж байгаад заавар өгч байна. Өрсөлдөгч нь царайлаг юм аа. Чадвар чинь элт сайжирсан байна шүү. Өнөөдөр азтай байна. Гэтэл цаана нь бас лувер хийж байна. Камераар баахан гарууд харчихсан сууж байна. Яг адилхан нүүдлийг нь хэлж өгч байна. Энэ мэрэгжлийн хүн юм шиг байна. Чи бол чи суу. Гэт хүнээс соллоо. Эмэгтэй хүн бай шүү. Нүгэд эхэлвүүгүй юу? Манай хүн гайхлаа. Сони юм да. Нүүдэл нь гинэт хүчтэй болчихлоо. Тэр үед нь нөгөө бүдэлгүй туслахын нь гэдэс бацлаад гарчгүйгээд болдоггүй. Гадаа бороотой нөгөө сүлжээн тасалдаад хүсвч хясна гэдг нь боллоо. Тэр үед өнөөдөр яасан удаан байх юм. Гэхэд ах нь дур мэдээд нэг нүүдэл хийчихлээ. Аха болохгүй. Наа чи нүүж болохгүй. Гэхэд оройд ч ах нь нүүчихлээ. Тэр үед харин хадаасны лон барьсан багийг гарч ирээд манай хүнийг гөвж өглөө. Бүдэлгүй туслах нь холоос хараад нуугдчихлаа. Манай хүнийг чирээд оруулаад ирэхэд ахыг нь аль хэдийн нүцэглээд баахан зодчихж. Тэгээд манай хоёрыг зодож өгнө. Оймсон дотор даам хийж эргүүлж байгаад ахыг нь зодоостой. Нөгөө өмнөөс нь тоглоод байсан эмэгтэй камераар хараад халаглаад байж байна. Энэ муухай хүчирхийлэл дургүй байгаа бололтой. Тэр үед том босс нь орж ирээд манай хүнтэй нүүлээ. Чи ялвал ахыг чинь амийг өршөө. Нүүж байхдаа манай хүн харин сандраад даамаа унахчихлаа. Ганцхан нүүдлээс болоод шууд л хожигдлоо. Ахыг нь алаад манай хүнийг тэнд нь гүтгсэн байдалтай гарт нь худаг бариулж орхиод яваад өглөө. Дүрс шилжиж шоронгийн атман шоронгийн дарахтай даам нүүж байдаг. Та 2 хоногийн чөлөө өгөөч. Бодож үзснэ гэснэ атманыг баахан даапаллаа. Гү чи ядаж намайг ганц удаа хожоод үзчихэж тэгвэл би чамд чөлөө биш. Бүр гаргаад өгье л дөө. Атман ерөөсөө даргаыг хожиж үзээгүй бололтой. Бөөн уур өрөөндөө ирээд дасгал хийж байна. Йоо, би хавчигдчихсан уу? Тийм бололтой хаа. Би чи эндээ хатаж өгөх юм байна л та. Гэхэд том нүүдэл тэндээс өгөөгүй байна. Гээд босоод ирлээ. Тэгэд боссын нүдэн дээр хожиж үзүүлнэ. Босс манай хүнийг зуучлаад шоронгийн дарахтай даам тоглууллаа. Манай хүн шууд л хожино. Хэсэг тоглож байгаад мөрий тавихаа мартав. Наад хүн чин мөрийн дуул дэндүү дуртай. Тэгэд манай хүн мөрий тавьж тоглосоор сүүлдээ шоронгийн атманы чөлөөлөх бичгээр мөрий тавиад хожлоо. Бандсан дарга. За чи хүсснээ авлаа. Гэхдээ эхлээд 1 сар сахилга. За ингээд сахилгад хийж эхлэв. Тэнд манай хүнийг байж байхад хажуу хаалганаас нэг хүн даам нүү хүүл гэж байна. Тэгэж шоронгийн ханан дээр шохоогоор зурж байгаад түүнтэй даам нүүлээ. Манай хүн нэгч хожиж чадсангүй. Гайхах болно. Энд бас ийм хүн байдгаа. Та хэн бэ? Гэтэл хоолн дотор нь танаас болж уйдаа маань тайлагдлаа. Гарахаараа согтуу үрг дуунчол гэж хүнийг хайж олоорой. Гэсэн зурус байна. Манай хүн шоронгийн атман болон шоронгийн дарга хоёрын аль альнийх нь таалалд багтлаа. Гарч ирэх үед нь атмаа чи их зовлоо. Аха, би шоронгийн даргаас чөлөөт цагаар мөрий тавьж тоглоод хоцсон. Тэр цагтаа би юм сурмаар байна. Надад зодтолтохыг зааж өгөөч. Гэх болно. Ингээд тэнд байдаг гайгүй зодтолдог хүн болгонтой зодтолдож заалгалаа. Жинхэнэ практик сургалт гэдэг чинь энэ шүү дээ. Тэгингээ шоронгийн даргад даам зааж өгöd хоол хүнс чөлөөт цагаар тэтгүүлнэ. Шоронгийн дарга харин даамны тэмцээнд төрүүлж цом авч бариад л гарч өгнө шүү дээ. Мэдээж энэ бүхнийг гараад хийх зүйлдээ зориулаад л төлөвлөд байгаа шүү дээ. Ингээд хэдэн жил өнгөрч манай хүнийг гарах болохт нь атман. Гараад чи миний дор ажиллах уу? Надад хийх ёстой ажил бий хаа.
Харин та надад туслаач. Надад мөнгө зээлээч. Гэх болно. Босс харин өртөө хүн нь би шүү дээ. Манай том нүүдэлд дүүрэн мөнгөтэй машин бэлгэлдэг. За ингээд манай хүн ахыхаа өшөөг авах ажлаа эхлэв бололтой. Машин авнаад засвартай байгаа сүмийн байран дээр төр байрлах болно. Тэр үед нь Зэвүүн босс нэг хятад хүнтэй очиж уулздаг. Тэр чи жинхэнэ эрдэнэ шүү. Олох гэж зовлоо. 2 сая. Ингээд нэг жаахан өхнийг гаргаад ирлээ. 10 минут өгье. Түүнийг шалга. Гэхэд нөгөө хөгшин туслах нь бяцхан өхнийг шалгалаа. Жинхэнэ төгс даамчин бололтой. Уур амьсгалыг нь мэдэрсэн хятад нөхөр 3 сая олгож өсөглөө гэж томорноо. Босс шууд босоод явах гэтэл байц гэд 2 саяда өгчглөө. Гараад явах үед нь харин ардаас нь тэрийг бүгдийг нь хороо. Охиныг буцааж ав. Босс бас уур амьсгалыг мэдрүү бололтой эргэж ороод бүгдийнх нь дунд эргэж гарлаа. Хүмүүсийг нь дуусгаад хятад боссыг бас дуусгалаа. Энэ босс ч бас чадварлаг юм аа. Дүрс шилжиж Зэвүүн боссын ажилуулдаг хууль бус даам тоглуулдаг газрыг харуулна. Хүмүүс тэнд нь мөрийтэй дааманд хамгаа бардаг бололтой шүү. Тэнд нь бас нэг бөхтөр нөхөр тамхи зарж зөөгч хийдэг юм байна. Тэнд нь нэг хүн хожоод болохгүй болохоор нь энэ яман сахалтай нөхөр босс руугаа залгалаа. Зэвүүн босс төв цэгийг оруул. Гэх болно. Төв цэг нь харин энэ эмэгтэй юм байна. Нөгөө манай хүнийг ихэнд хоцсон бүсгүй шүү дээ. Тэгэд ядах юмгүй хожоод мөнгө авчихлаа. Тэгснэ. Ноёно. Энэ таны байх газар биш. Эндээс холхон байсан дээр баг шүү. Гэж хөвчлэн санууллаа. Сайхан сэтгэлтэй хэвээрээ байгаа бололтой. Гараад ирэхэд нь хөгшин хятад туслах. Бүсгүй рүү жоохон заваан үг хаяв. Бүсгүй ч өөрийгөө янзын ухаалгаар хамгаална шүү дээ. Амиа тавиад хоёулаа тоглох уу? Байр сууриа мэдээрээ. Бодлогогүй үгсийнхээ төлөө та өөртөө л аюул авчирна. Тэгэд босс дээр орлоо. Босс сайн байлаа. Тэр хүүхдийг дагуулж яваад угаа. Бас хоолол гэхэд би асраа хамгаалах үүрэггүй гэд явах гэтэл охин тэндээс би өлсөөд байна. Бүсгүүн сайхан сэтгэл зулгаагаад охиныг авч халамжиллаа. Манай том нүүдэл ахынхаа гэр бүлийнхнийг эргэж очиход эхнэр нь өгчгчээ. Хүүн ганцаараа үлдсэн юм байна. Манай хүн мөнгө өгöd ах нь дахиж ирнэ. Та нэр миний авгах юм уу? Тийм ээ. Гэд явлаа. Тэгэд мөрийтэй даам тоглуулдаг газрын салбар дээр нь очдог. Нөгөө яман сахалт тэнд нь байж байдаг. Настаа би тэр хүнтэй тоглож болох уу? Жоо захирлаа. Энэ хүн тантай өрийг гинэ. Тэгэд өрлөө шууд л 2-3 хожигдлоо. Би буруу нүчээ. Дахиад тоглоё. Йоо, чиний мөнгө дуусаагүй мó? 500 мянга байгаа. Нэмээд 10 яслахаар тоглоул ямар уу? Яман сахалт гайхнаа. Утсаар нөгөө царайлаг менежертэй яриад. Би ёстой түлхтэг нөхөртэй тоглож байна. Баахан мөнгө алдснаа. Одоо нь яслахаар тоглоё гэж авсан. Энийг хоосолцоход яваад очие. Гэх болно. Тэр оронд нь том нүүдэл нөгөө өвгөнд. Настаа биднийг тоглож байх хооронд та ондан дагараад ирээч. Гэд мөнгө өглөө. Хоёулахнаа үлдлээ. Харин энэ тоглолтод манай том нүүдэл хожлоо. Яман сахалт 1 сая вон шийдээд. Заамаа хариултыг нь өөртөө үлдээ. Гэхэд нэг юм дутуу. Йоо 10 няслна гэж ярьсан баха. За нясал гэд нясаллаа. Ахыг нь алах үедээ нясалж байсныг нь бодоод амар нясаллаа. Ихний хэрэл улаатал навн шүү дээ. Хоёр дахоор харин унгаагаад нөгөөх нь тэсэхгүй хутгаа гаргаад ирлээ. Манай хүн тэр дор нь унгаад багантай хүлжихлээ. Тэгснэ үлдсэн нясалтуудаа хийх болно. Дүрс шилжиж нөгөө ахих нь бүтлгүй туслахыг харуулна. Засварч байхдаа даам нүүж хожоод байж байтал хэсэг дээрэмчд ирээд түүнийг бариад авлаа. Өөртөө бололтой шүү. Суулгаад зодож байтал манай том нүүдэл хүрээд ирнэ. Наад хүнээ түр надад зээлээж. Юу? Чи ингэж новшонд вэ? Энтэй хамсаатай юм уу? Ингээд зодох гэсэн чинь манай хүн бүгдийг нь эвхэд тавьчихлаа. Тэгээд өөрийгөө таниулаад нөгөө сүмийн байрандаа аваад ирлээ. Зэвүүн боссын зургийг харуулсан чинь нөгөөх нь айгаад гараад явчихлаа. Чамд 3 тэрбумыг өгье. Тэгсэн буцаад ороод ирлээ. Чи намайг мөнгнөөс олж ингэж байна гэж бодоо юу? Ахыг чинь гэсэн сайхан сэтгэлийн үүднээс л тэгж байгаа юм мэдүү гэлж үжиглээд байвал ямар байна. За ингээд нэг баг боллоо. Манай хүн нөгөө шоронгийн сахилгад даам тоглосон нөхрийнхөө заавраар согтуу өрг гэсэн хүнийг хайж оллоо. Гэхдээ тэр хүн нь өөрөө биш байна. Нэг харааны бэрхшээлтэй өвгөн байж байна. Өвгөн дээр очиод багшаа та надтай нэг өрөөч гэхэд нэг шил сөөжүүгээр мөрийцөөд үзэж болно. Өвгөн сайн юм аа. Сайн ч үзэж байна. Би хагас өргөөр хожигдлоо. Та надаас хамаагүй илүү юм байна. Яагаад надтай тоглосон юм бэ? Гэт хамт явж сөөжүүг нь уулаа. Тэр үед манай хүн өөртөө хамтраач гэж санал тавина. Өвгөн сөөжүүгөө уучгаад сайхан уулаа. Гэт босоод явлаа. Авхаа авсан. Одоо боллоо гэж байгаа бололтой. Том нүүдэл. Сохор хүн зүүдэлдгүү. Тэгэлгүй яах вэ? Ихэвчлэн хар дарн шүү дээ. Сэрхээрээ яах вэ? Муухай зүүдэл үргэлжлэн дээ. Манай хүн өвгний энэ амьдралаас хүсдэг хүсэл юу болохыг сонссон бололтой. Охиных нь гэрийн гадаа хамт очиод харлаа. Ялвал охинд нь туслана гэж тохирж байгаа бололтой. Чамайг хэн гэдг юм? Намайг том нүүдэл гэхэд болно. Явцгаая. За ингээд гуруулаа боллоо. Өвгөн өөрийн итгэж болох нэг хүн дээр очигээд нэг тийшээ аваад явлаа. Тэгээд энэ залуу дээр ирнэ. Мужаана. Чи байна уу? Нөгөөх нь өвгнийг таньсан хэрнэ. Та төөрсөн бололтой.
Тэм хүн байхгүй. Өвгөнд жаахан гомддог бололтой шүү. Хиг ёг гэд болдоггүй. Яах гэж ирэв гэхэд би тэдний эсрэг дахиад тэмцэнэ гэж аван шүү дээ. Тэгэхээр манай хоёр маань бас зөвүүн боосоос болж хохирцгоосон бололтой. Таныг тэгвэл амьдаар нь харахгүй нэ. Тэм болохоор л чамаас тусламж гуйж байна. За ингээд баг бүрдлээ ажилдаа орцгоолоо. Мөдөлгөө туслах тэр үед ажиглалт хийснэ танилцууллаа. Энэ бол жинхэнэ үхэл амьдралаа тавьж туудаг газар. VIP өрөөнд томчууд нь тоглоно. Мөнгөтэй томчуудыг өргөтөж зохион байгуулалтаагаар олон тоглолт зохион байгуулдаг. Энэ бол One Master. Үндэсний бичгийн сургуулийг ажилуулдаг. Гэхдээ энэ зүгээр л халахвч. Тэр яман сахалтай нөхөр бол харин Адари. Тэр бол ихэвчлэн бохир ажлуудыг гардаж хийдэг. Харин энэ бол том босс. Тэр хүүхэн бол 15 наснда доохогийн Азийн аваргаас даамаар алт авсан. 19 наснда дэлхийн аварга болсон. Харин 20 наснда гинэт алга болчихсон. Харин одоо 5 жилийн дараа энд байж байгаа. Тэд түүнийг төвцөг гэж дууддаг юм байлээ. За ингээд бүгдийг нь судалчихжээ. Манай том нүүдэл бүс хүн ажилуулдаг клубтэй чиж тоглолоо. Тоглонгоо төвцөгийг ажиглаастай. Яриа өдөж танилцсанаа. Мужаа маань харин технологидоо сайн бололтой. Энгрийн камер хийчихэж. Тэд бүтлгүү туслахад зориулж шинэ үнэмлэх болон нэрийн хуудас хэвлэж өглөө. Тэгээд шууд талбар руу орууллаа. Манай хүн ороод л алдаж өгөн шүү дээ. Мөнгөө дуусаад машин болон ажлын үнэлгээ тавиад мөнгө зээллээ. Нягтлаа авгаа түүнийг ажиглаастай. Тэгээд томчуудын хараанд өртөх болно. Энэ хүн тэр бомыг алдсан. Эротик бичлэг хийдэг компанитай юм байна. Муу тоглодог хэрнээ их хоббитэй. Яг бидний бай. Манай хэд ярилцаж байгаад энэ удаа бүтлгүү гарыг камертай орууллаа. Камерыг нь харин нөгөө тамхи зардаг бөхтөр авчирж өгнө. Камерын цаана харин согтуу үрэг сууж байна. Төвөөсөө зүүн талыг хааж тоглол. 3-ын 6, 1 зай орхиод доошоо. 12-ын 12. Хожчихлоо. Хожвоогүй юу камер болон чихвчээ аваад нөгөө бөхтөр төгөөд гаргачихна. Гинэт сайжирсан болохоор өрсөлдөгч нь сэжиг аваад "Оч, энэ новшиг нэгжээрэ" гэд нэгжүүллээ. Харин юу ч гарсангүй юу. Алгуу. Тэгвэл менежерээ дуудаад ир. Гэд томорч байтал нөгөө нөхөр нь шууд дайрнаа. Менежер ирээд харин нөгөө нөхрийг нь химих нүдчихлээ. Таныг чилээсэн болоочлаарай. Та надтай ганц хоёр өрөхгүй эз. Гэд санал авлаа. Гадаа гараад нөгөө бөөхтөрт хөлсийг нь өгнө. Том нүүдэл маань харин бүсгүйг хоргоогоостой. Тэр үед нь зөвүүн босс ирээд хамт тоглоно. "Гүй чи багшаа болоод одоо юу хийж байгаа юм?" "Би програм зохиож байгаа. Компьютер өөрөө даам тоглоод хүнийг хожиж болдог тийм програм. Зөвүүн босс сортос гэдэл үгийг нь сонсоод байна. Дууссаны дараа бүсгүй. Түрүүн би таныг хожуулсан юм аа. Та болгоомжтой байгаарай. Таны иймэрхүү амархан хожлууд таныг алж магадгүй шүү. Би аль хэдийн нэг өгчихсэн." Оройн зөвүүн босс бүсгүйтэй ярилцаж байна. Тэр чинь хин юм. Программист гэхэд гар нь барилгачин шиг юм байсан да. Уурлахаараа кибордо балбадгийн байлгүй дээ. Том босс уурлнаа. Тэгээд "Би үхэж байсан ээж их чинь аварсан баха. Чи надад насан туршийн өртөө" гэд бүсгүйг сүрдүүлж байна. Тэр үед нь манайхаа харин нэг шин юм туршиж байна. Мужаан даамны өрг дээр тоглох үед нь мэдээлэл дамжуулдаг хөлөг хийж. Тэгээд морзоор хөлөнд нь дохио өгдөг технологи юм байна. Том нүүдлээрээд "Өнөөдөр хэр байсан бэ?" "Томчуудын хараанд өртсөн шүү. Намайг VIP тоглолтод дуурсан. Маргааш чи тэгвэл ганцаараа оч." "Юу? Арслангийн үр лүү ганцаараа орох юм уу?" "Зүгээрээ. Маргааш тэд чамайг хожуулна. Маргааш нь очиод тоглолтол нээрэн царайлаг менежер манай бүтлгүү гарыг хожуулж байдаг шүү. Өнөөдөр би азгүй байлаа. Танаас их юм сурлаа." "Энэ чиний хишиг." "Баярлалаа. Дараагийн удаа томор мөр ицвэл ямар уу?" "Тэгэлдэ." За ингээд жинхэнэ тоглолтынхоо саналыг авчихлаа. Энэ удаа харин манай бүтлгүү гарын студид тоглохоор болсон юм байна. Насан туршидтын кино хийдэг явуулын студ маягийн юм манайхан зохиожгож. "За, би гяс шээчгээд ирээ." Ингээд явнаа. Албаар шүү дээ. Тэр үед нь харин менежер тэр хавийг шалгана. Ямар ч камер, дуу хаагуурын тэр байхгүй байна. Аюулгүй юм шиг байна. Тэгээд тоглолоо. Мужааны зохиосон нөгөө технологиор хөлрүүн дохио өгöd байна. Цаана нь харин том нүүдэл суучгаж. Том нүүдэл бол менежерийг зажлахгүй зайлгэн шүү дээ. Нөгөөх нь жаах уурлаад "Чимээгөө амаа хамхиад тоглол яаж байна?" Тэгэд манай хожлоо. Менежер бөөн уур хөгшин хятад туслахтай ирж уулзаад "Маргааш том тоглолт хий" бэлтгээд төхөрлөө. Маргааш нарийн хятад менежерийг ардаа суулгачгаж. Хятад менежерийн эсрэг харин манай согт үүрэг суучгаж. "Таны л нүүдэл байх чинь вэ? Таараагүй удсан байна шүү." Ингээд нухчихлаа. Хятад босс "Тоглоомыг нураа. Бид дийлэхгүй юм шиг байна. Дуусгаас өмнө хурдан нураа" гэхэд менежер шууд цохиж нураагаад худаг гаргаад ирлээ. Яг алдгийн даваан дээр тэндээс том нүүдэл ороод ирнэ. Тэгээд царайлаг менежертэй зодтолдох боллоо.
Ахтай тоглож хулигдсан хүн шүү дээ. Шууд халзгана. Манай хүн харин шууд л хэлүүрхэн. Тэр дорн царайлаг менежерийг эвхэд тавьчихлаа. Дийлдэж байгааг нь хараад хятад өвгөн шууд зугатаалаа. Харин манай мужаан юу гэж түүнийг явуулах уу? Араас нь очиод машинтай мөргөөд бариад авна. Гэхдээ шууд алсангүй. Шударгаар тоглож байгаад үзэж байна. Бас боломж олгоно. Хөлдөгч дотор хоёулаа суугаад нүүсэн нь элсэн цагаа эргүүлнэ. Төрүүлж цаг дууссан хожигдно. Гэд нүүлээ. Цаг дуусах үед манай хүн оноогоор илүүрхэд хожижглоо. Менежер худаг аваад дайрсан ч барсангүй. Өөхөл амьдралын хэрэг шүү. Цорын ганц нүүдлэр л хүүгээ амьлуулж болно. Наад нууц дугаараа олоод нэ. Тэгэд нэг цаас өгчөхөд гараад явлаа. Нөгөөх нь кодыг тайлах гэд үлдэн. Төвцөг клубээ хаагаад гарах гэтэл манай хүн хүрээд ирлээ. Тэгэд хундаг юм ууцгаая гэснэ. Хоёулаа нэг тоглоё. Зугаацж тоглох юм уу? Эсвэл мөр эцэх юм уу? Гэхэд мөр эцэж байж л зугаатай болно шүү дээ. Юугаар мөр эцэх юм? Нэг хөсөл биелүүлэхээр. Гэд тоглолоо. Том нүүдэл маань өмнө нь нэг удаа хожигдож байсан бол энэ удаа харин хожлоо. Төв цэгийг буулгаад авчихлаа. Мөрийгөө чавнаа. Царайлаг менежер харин өгчгэж. Зэвүүн боссыг өгсөн газар нь дуудаад аваад ирж. Шууд уцаар ярьлаа. Чи хэн бэ? Тоглоомын дүрм чи онцгой юм. Надтай тоглох уу? Таалагдж байна. Хизээ уулзах уу? Хөрөгчөө салгаад шүүгээгээ нэ. Бас бичгийн сургууль дээр бэлэг үлдээсэн. Гэх болно. Шүүгээ онгойлготол харин тэнд нь ямаан сагалтыг хийчихэж. Бичгийн сургууль дээр яваад очтол хятад өвгнийг хүлээд тавьчихж. Ком дээр нь шууд тоглох хүсэлд ирэх болно. 60 тэрбум мар мөрөцье. Би ялвал зөвхөн түүний хэлийг л авна гэж хэллээ. Зэвүүн босс хүсэлтийг аваад хятад өвгөнтэй тоглууллаа. Өргийн цаана харин том нүүдэл өөрөө суучгаж. Эхэндээ хятад өвгөн жаахан оноогоор илүүрхнэ. Тэгснэ. Жаахан ooдроод тамих байна уу гэснэ. Асаач. Өөш новшнуудаа. Нэг нь уух юм хийгээд ир. Том нүүдэл харин жинхнээсээ нүүж эхэллээ. Хятад өвгний төсөөлөөгүй нүүдлийг хийж буулгаж авлаа. Хагас өргөөр яллаа. Тэгээд бооцоо болгож хятад өвгний хэлийг огтлуулдаг. Босс орн шүү дээ. Боссын нэг авууштай тал нь хэлсэндээ хүрдэг юм байна. Хитрхи харгисэл болохоос. За тэгэхээр манайхаа энээс өмнө амралт зугаалгын улирал эхэлж байгаа энэ үед та бүхэндээ зориулаад нэг сайхан мэдээ дуулгая. Монголын хамгийн өргөн сүлжээтэй Unitel-ийн хэрэглэгчид байгаа бол зугаалганд явахаас өмнө 50 ГБ датагаа 50% хямд үнээр аваад аялалдаа гараарай. Нэг сарын турш ашиглах 50 ГБ датагаа ердөө 25 мянган төгрөгөөр авах боломжтой юм байна шүү. Датагаа аваад хүссэн газараас киноч суугаа үзээд явах юм бол янзтай үстэй. Эд өгчүүлэхийг хүсэх юм бол Unitel app Toki аппараа дамжуулаад авах боломжтой шүү. Тэр үед мессеж ирлээ. Унссан чинь харахтал ой гутмаар юм. Гэлсэн байлаа. Шууд харж байгаа гэдгийг нь мэдээд цонхоо онгоолгоод хартал холгүй хэн том нүүдэл өөрөө сууж байна. Босс шууд таньнаа манай хүн рүү залгаад. Бараг мартах шахч. Өгчгсөн гэж бодсон чинь амьд байсан юм шивдэ. Гэт хэлэх болно. Дайны сүүлийн шат ингээд эхлэв бололтой. Манай хэд багхан амжилтаа тэмдэглээд хамт сууцгаалаа. Бүтэлгүй гарахгүй та хардаггүй хэрнээ. Яаж ингэж даан тоглолт сурсан юм бэ? Бэ хараатай байхдаа сураад хардаггүй болсон хойноо огт тоглохоо болсон байсан юм. Харин нэг өдөр нэг хүн над дээр ирээд хоёулаа нүүе гэлээ. Би даамаа харахгүй шүү дээ. Гэхэд надад хараагүй хүнд зориулсан даам бэлгэлсэн юм. Тэрнээс хойш л би өдөр болгон даам тоглосон доо. Тэр үнэхээр гайхалтай багш байсан. Харин жилийн дараагаас огт ирэхэ болчихсон. Тэр үед нь том нүүдэл. Тэр хүн тэгвэл надад таныг зааж өгсөн хүн юм шиг байна. Чи түүнийг харсан уу? Үгүй. Шоронгийн харанхуй өрөөнд бид ханны наан цаанаас даам тоглосон юм. Би нэг ч хожоогүй. Тэр дандаа намайг хоцсон. Би тэндээс гарах үедээ түүнийг харах гэж оролдсон ч тэр байгаагүй. Гэхдээ түүний харанхуй өрөөнд ямар ч шохооны уулмөр байгаагүй. Юу? Тархинда тооцоолж тоглосон хэрэг үү? Тим хүн байдгаа? Миний сонссноор тэгж тоглодог хүн Солонгост ганц л байдаг гэлцдэг юм. Бусанд түүнийг сүнс гэж дууддаг. Тэр үед нь зэвүүн боссын утсанд манай том нүүдэл төв цэгтээ үнсэлцэж буй бичлэг ирэх болно. Ингээд эргэн тойрных нь бүх хүнийг буулгаж авлаа шүү гэсэн мессеж юм уу та. Зэвүүн босс ширүү нүүдэл хийхгүй бол болохгүй нэ. За ширүү юм болохоос өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуучих. 300 мянга болцсон чинь манайхны ирч жаахан сулрах гээд байна уу юу? Үгүй шүү. Монголчуудынхаа 3-1-ийг царайлаг гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлж байж л 7 хоногийн амралт авъя. Сабад ардсан манай царайлгууд бол лайк дараарай. Маргааш нь манай үгэн бүтлгүй гараас юм гуйлаа. Нэг юм гуйя. Архинд явж чадахгүй. Архинаас гарсан өөр юм байна. Гэхдээ нэртэйгээр нь хараа орчихсон гэд хэлчихэж. За тэгээ юу гуйх гэсэн юм? Гэтэл сахлаа хусуулж гон жөмсөд охин дээрээ очие гэсэн юм байна. Олон жил очиж чадахгүй л яваад байсан шүү дээ. Бүтлгүүгээр үгнийг хувцлаад дагуулад очлоо. Гэтэл тэнд нь зэвүүн боссын хүмүүс ирчихэж нөгөө бүхтэр зөөгч матсан бололтой. За юу хоёулаа гуй хэрэгтэй юм шиг байна гэд зүхтах гэж үтсэн ч амжилт олсонгүй. Манай хоёр баригдчихлаа. Зэвүүн босс манай хоёрт зориулаад тоглоом бэлтчихжээ. Царайлаг менежерийн олоо
онцлогоогүй кодыг олоод амьд үлдэж болно гэд харууллаа. Бүтэлгүйгээр 3 оролдоод сүүлийнх дээр нь олж чадлаа. Ямар тач хэсэгтээ амьд үлдэхэр боллоо. Зэвүүн босч Мөриндө Батима амьд үлдээлээ. Тэгээд том нүүдэл рүү залгаад найз чинь надад байна. Ирж ав гэд хэлэх болно. За хоёулаа амаараа мөрийцөд нэг тоглоё. Гэхэд өвгөн хажуунаас нь хоёулаа мөрийцөд тоглоё гэж авна шүү дээ. Даанч сохор хүний даам алгадаа. Гэхэд бэ сохроор тоглоно. Юу? Оюун санаандаа тоглоё гэж юу? Тэмдэглэхгүйгээр үү? Яасан? Сохор өвгнөөс айгаа юу? Гэд тоглолоо. Зүүн дээд болонд цэцэг. Хөгшин гэхэд хүчтэй эхэлж байна шүү. Гэд нүүж байна. Боссын цаана харин нөгөө гоц авьяастай охин суучгаж. Өвгөн маш сайн нягт нүүж байна. Охин харин жаахан зугтах маягтай нүүж байна. Төвд далдал 50 бай. Ядарч байгаа нь тэр болохос бид биш. Дөрмийн дагуу доогуур төвөөс баруун руу Хөлөг Баатар нүүн дайр. Төвөөс баруун руу Хөлөг Баатар дайрч байна. Өвгөн бодож байгаад 14-ийн 13 дуусга гэд тавилаа. Бараг л хожчихлоо. Гэтэл охин хэсэг бодож байгаад юр бусын нүүдэл хийгээд гараад явчихлаа. Тэгээд эцсийн өвгөн нүүдэл хийгээд өвгнийг буулгаж авна. Яаж чам шиг хог ингэж тоглож чаддаг байна. Сонс гэд бүтэлгүй гард. Миний хувьд амьдрал тоглоомын талбай биш ээ. Ингээд дуусаж байх шиг байна. Дахиад сайхан сөөж уух гэж нэлээд удах бололтой. Гэд таягнаасаа худаг гаргаж ирээд Зэвүүн босс руу гиндүүлээд дайрлаа. Нөгөөх нь харин сэрэмжтэй юм аа. Барьж аваад өөрийг нь хэд аваад хийчихлаа. Том нүүдэл ирж өвгнийг аваад машиндаа аваачлаа. Эмнэлэг явж амжих нь үгүй юу? Өвгөн том нүүдлээ битгий тоглол. Чи ялахгүй юм шиг байна. Би ойлгосонгүй. Хүүхэд тоглоод байх шиг байсан. Гэд амьсгал хураалаа. Тэр үед нь Зэвүүн босс охин болон Төвцэг хоёр дээр орж ирээд сайн дуусхийг гэвэл чадах бүхнээ гарга. Охиныг явуул. Энэ охин ийм зүйл хүртэх ёсгүй. Хожигдвол хоёуланг нь ал. Гэчгээд гараад явчихнаа. Бүсгүй том нүүдэл рүү залгалаа. Хэрв даамны хааны эсрэг тоглож байвал хитэн гандикал гаргах уу? 2. Амаараа тоглож байвал тэгвэл 3. Энэ хорвоод дааманд хаан гэж байдаг бол тэр нь хүүхдэл байх болно. Зогс та ялж чадахгүй. Гэд санууллаа. Нэг төрлийн порол гэх юм уу да. Нөгөөх нь харин ухарсангүй яваад орлоо. Зэвүүн босс муучааныг ал гэд хэсэг гаруудыг зөрүүлээд гаргачихлаа. За ингээд ямар ч нэмэлт хүчгүй үзэхэр боллоо. Тоглолтож эхэллээ. Нүүх гэтэл сохор өвгөнтэй адилхан эхэлж байх шүү. Гэхэд генет санав бололтой хүүхэдтэй тоглож байгаа шүү дээ. Шууд л тааварлашгүй муу нүгээд эхэллээ. Эхнээсээ л мөлхөж байгаа мó. Цэцэг цэг дээр давхар 3-3. Ялах бодлогүй байгаа хэрэгөө. Зодолдоод шийдчихнэ гэж бодоод байгаа юм биш байц. Тэр үед нь мужаан дээр гарууд очиход мужаан өвгний нүдийг аниулж өгöd мухар гартаа жоо туугаа өглөж байгаад үзэж тарнаа. Хамтрагч өвгнийхөө өшөөг авах гэж үзв бололтой. Тоглоомын өрг дээр харин хачирхалтай юм болж байна. Манай хүн тааварлашгүй бодлогогүй нүгэд байна. Зэвүүн босс гайхаад. Чи чулуу шидэд байгаа мó нүгэд байгаа мó? Чи ялвал бүсгүй өхөн гэдгийг мэдэж байгаа юу? Гэх болно. Ялчч болохгүй, ялагдчих болохгүй ямар хэцүү тоглолт вэ? Тэр үед бүсгүй. Хоолоодоо худаг тулгуулсан чигээр охинд дөхөө өгөх болно. Охин бүсгүйн дөхөөг аваад нэг юм бодож байгаа бололтой. Нүүдэл их л хачирхалтай явж байна. Том нүүдэлч оюун санаагаараа ойлголцоод байгаа мэт. Яг дагаж нүүж байгаад эцэст нь тэнцүүлчихлээ. Даамны өрг дээр бол хинэн ч өгөхээргүй боллоо. Зэвүүн босс бүсгүйг оруулж ирээд том нүүдлийн нүдэн дээр нэг хутгалчихна. Манай хүн тэр үед нь хөдөлж эхэллээ. Хөлсний бацаануудтай нь үзэж тарнаа. Шоронгийн практик нь эцэстээ үр дүнгээ өгөх бололтой. Бүгдийг нь ямар нэгэн аргаар унгаан шүү дээ. Зэвүүн босс гиндүүлж байгаад эргээд харахад нь хутгалаад ороод ирлээ. Тэгс манай хүн хамгаалалт зүүчгчээ. Хамгаалалт зүүчгчээ. Ир юм байж. Ичмээр юм. Тэгэд үлдсэн ганц хоёрыг нь унгаад Зэвүүн босстай халзганлаа. Зэвүүн босс ч нь бас л ганцаараа 10-ыг нухчихдаг эвгүй гар шүү дээ. Тэгээд нилэн үзлээ. Манай хүн эгмэндээ зүсүүлээд эвгүүдтгийн даваан дээр өвгний таягнаас гарч ирсэн хутгийг аваад эцсийн нүүдлээ 1 2 3 4 5 6 7 8 9 эргүүлж байгаа дахиад нэг 10 эцсийн удаа 11 дүрээд гарыг нь өвгнийхтэй адил зоож өрхөд дуусглаа. Өшөө авалтал хүнээр ийм муухай юм хийлгэж байгаа штэ. Гэхдээ яг уу бас нэг зорилго нь бүсгүй болон охиныг аврах байсан шүү дээ. Бүсгүй нь ямар тайч амьд байх шиг байна. Цаад өрөөнд нь хүлээж байсан охин өшөө авалтын цус талбай дээр гарч ирээд харж байна. Ингээд ямар тайч манах яллаа. Өвгний охин дээр очиж би аавд чинь ажилдаг байсан юм а. Тэр танд юм үлдээлээ гэд 1 тэрбум воны чек үлдээгээд явлаа. Ахынхаа хүү дээрээд бас мөнгө утас өгöd өдөр бүр над руу ярин шүү. Гэд явж байна. Мужаа маань харин амьд байсан юм байна. Даваад гарсан бололтой. Өвгнийг дурсаж, нэг шил сөөжөө суудаг газар нь авчирж үлдээгээд өөрөө харин бүтэлгүй туслах, бүсгүй болон өнөөх охиныг дагуулад явлаа. Бид хайчих уу? Бусаа явна. Нөгөө сүнсийг олж уулзах гэж байгаа бололтой. Баян айлын гэрийн
гадаа хүүхдүүд даам тоглож буугаар кино эхэлнэ. Харин ойрхон шүдэн өвдсөн цэвэрлэгч хүү хараад зогсож байна. Нэг нүдэл зөв хийчүүл хожихоор байна да. Чи юугаа мэдтгий? Дууганаа тогоо шүрд. Гэт гадуурхнаа. Энэ хүү бол манай киноны гол дүр сүнс. Гэхдээ одоохондоо зүгээр л нэг хүү. Харин энэ охин дотор өрөөг цэвэрлэж байна. Тэр үед гэрийн эзэн ороод ирлээ. Хоосон төмрийг зүлгээд яах вэ? Эр хүн нэр төртөөгөр амьдарч бас үхтэх юм. Энэ төмөр бол юу ч биш. Энэ хүн даамны мастер бололтой зөндөө олон цомтой юм байна. Бас сургалт ажиллаулдаг юм байна. Гэхдээ би арчаад дуусчихсан. Сайн байна. Гэд мөнгө өглөө. Охин мөнгийг жижигхэн төрөвчөндөө хийн. Тэгтэл Суён танаа дүү чинь даам тоглож чаддаг гэж сонслоо. Тийм ээ. Аав амьд байхдаа зааж өгсөн юм. Би дүүд чинь даам заагаад өгчүүл яадгийг. Тийм үү? Тэгвэл би цэвэрлэгээний хөлсөөрөө төлбөрийг нь төлж болно шүү дээ. Тийм үү? Тэгвэл наашаа суучих. Үгүй ээ, миний хажууд. Нөгөө хог шүрдэж байсан хүү гэрийн эзний өрөө цоочтой болохоор нь цонхоор хартал эгчийг нь хүчирхийлж байна. Удалгүй гэрийн эзнийг өрөөнөөс гарч ирэхэд хүү ууртай тосож авна. Хоёулаа нүүй. Надтай юу? Би өөрийгөө хэр сайн гэдгийг мэдмээр байна. Гэд нүүлээ. Удаан байна. Хурдал. Хурдан нөө, хурдлаач гэд сандаргаж байна. Хүү нүүж байгаад гинэт зогсчихлоо. Гараа хурдан сулал, өвхөлтэй нүүр тулсан ч бүүсаад хүү нүүсэнгүй дамаа атгахчихлаа. Харамсалтай нь чамд ямар ч авьяас алгада. Ирээдүйч алга. Яасан? Хэцүү байна уу? Өөртөө итгэлтэй болохоор эргээ дээрээрээ. Гэт хөөгд гаргалаа. Гарсныхан дараа шалгаад үзтэл хэрвээ дуустал нь нүүсэн бол хүү хожихоор байсан юм байна. Хоосонгүй хүү байна. Маргааш нэг чинь дүүдээ өглөөний цай бэлтгэж өглөө. Хүү ихчийнхээ мөнгөө хийсэн жижиг төрөвчийг аваад галтрэгний буудлын руу явна. Хаашаа явах уу? Хол. Эндээс хамгийн хол газар руу. Тэгээд цөөвл дэрчгчээ. Гэрээсээ зүхтэж байгаа бололтой. Хүү ирвүүгүй юу? Дээрэмчи хүүхдүүдэд дээрэмдүүлж зодуулна. Игчийнхэн нөгөө төрөвчийг үзэж гад мөнгийг нь дээрэмдлээ. Хитгэн зоос байх шүү. Явъя. Маргааш нь хүү даамны газар очиж. Уучлаарай. Та надтай нүүхгүй биз? Гэд 100 вон гаргаж ирлээ. 100 воноор уу? За яах вэ? Гэд нүүтэл барсангүй. Хүү тэнд байсан бүх хүнийг хожлоо. Бүгд бишрээд сүуд болно. Харин холгүй өрөөсөн гартаа нэг нөхөр тамхилаад сууж байна. Тэндээс гараад хоол идэж байтал нөгөө өрөөсөн гарт хүү дээр ирээд хөдөөний хүү хотод болгоомжтой байгаарэ да. Лойрчд хаасаагүй. Амьдрал нэг бол тоглоомын өрөг. Үгүй бол амьдын там болдг юм да. Ихэвчлэн там болчоод байдаг л да. Гэснээс чамд очих газар байгаа мó? Гэд өөрийг нь дагж явах санал тавилаа. Хүү зоос гаргаж ирээд хэрвээ тоо буул би таныг дагна гэд зоосоо шидлээ. Тэгтэл харин сүлд буучглаа. Зя гэд залууг явах гэтэл хүлээгээрээ би угаасаа азанд итгэдэггүй. Угаасаа надад таардаггүй юм гэд түүнийг даглаа. Өрөөсөн гарт хүүг дагуулад уулын бэлдэрлээ. Нэг байшин дотор жижиг хэн дэлгүүр байна. Хэсэг мөнгө өгөөд багахан хүнс аваад уул руу явлаа. Худалдагч харин хүүд хоёр гартай байгаа дээрээ болсон нь дээрдэ. Гэд явуулнаа. Нөгөө хоёр чинь ууланд очоод өрөөсөн гарт хүүд даам зааж өгдөг. Тэр чулуу аваануудыг харж байна уу? Сурсан арга техник болгоныхон тоогоор би нэг чулуу тавьдаг юм. Тэгэд хичээл эхэллээ. Чамд 5 секунд байна. Энийг хараад цээжил. Дараа нь зурж үзүүл. Гэж авна шүү дээ. 1 2 3 4 5. Па яа. Ийм урд яаж цээжлэх юм бэ? За тэгээд сурж өгнө. Хит ургуулan бодох нь тайван бус байдлыг хөндөгдөг юм. 1 2 3 4 5. За зур. Манай хүн нээрэн цээжлээд эхэлж байдаг шүү. Янз бүрээр л зааж өгöd байна. Харин энэ бол эцсийн сургалтанд бололтой. Харанхуй өрөөнд оруулж ганцаар ингэн төгчээд толгойдоо төсөөлөд тоглол. Чи төсөөлж тоглож намайг хожтлоо. Гарч ирж болохгүй. Хэрвээ бууж өгмөр байвал энэ хонхыг дар. Гэд бас нэг хонх өглөө. Үүдэнд нь чулуун хөлөг дээр багшин тоглоод хүү харин оюун санаандаа тоглоно. Болдоггүй алдаад байна. 16-гийн 5, 17-гийн 6, 16-гийн 9. Чи өгөөшөнд хууртчихлаа. Дахиад. Хурдан нүгэж. Гэд нөгөө зэвүүн мастер өөрийг нь сандаргаж байсан үеийг бас харуулж байна. Хонхоо дугуургаад гарах гэсэн ч бууж өгсөнгүй. Игчийнхээ талаар бодож, хорсож, хаалга балбана. Гэхдээ л хонхоо дугуургасангүй. Өглөө нь багш үүдэнд нэрээд баруун дээд од гэд нүүхэд хэсэг чимээгүй байж байснаа. Хоёр доошлоод зүүн одонд дуун шал өөр болчихжээ. 11-ийн 13, 14-ийн 2, 2-ийн 5, 9-ийн 13, 13-ийн 6 гэж явсаар хожлоо. Багш хаалгыг онгоолгоод "Юма баг л явах цаг боллоо." Гараад иртэл хуруунаас нь цус гарчихжээ. Хоос өрөг цусаараа зурчиж. Гэхдээ нэгч нүүдэл тэмдэглээгүй байна. Тэгээд манай хоёр тоглолт хийлээ. Хүү багшийнхаа тоглож буй камераар харж нүүдэл заагаад хожуулж байна. Гэхдээ их хэцүү байгаа бололтой. Би ийм юм хиймээргүй байна гэдүүлээд байна. Өрөөсөн гарт тэр тоглолтод хожоод гарахтаа боодол мөнгө үлдээчгээд явна. Гарч ирээд хүүг загнана. Чи яагаад хулчиж чав? Жинхэнэ тоглолт хийсэн чинь харамсал чинь төрөөд байна уу? Та мөнгийг нь буцааж өг. Тэр хүн муу хүн шиг санагдаагүй. Чи анзаарахгүй байна уу? Би муу хүн. Бас миний бүх өрсөлд өгчөд бүгдээрээ муу хүн. Чи ч удахгүй муу хүн болно. Тэр үед нөгөө хожигдсан залуу өөр дээрээ бензин асгаад амиа хорлох гэж байдаг. Мөрөдөө тоглоомол ийм муухай зам руу хөдөлж байгаа юм да. Манай хоёрыг тэндээс явхад ард нь нэг хүү муухай хараад зогсож байна. Нөгөө хүү чинь "Аава"
Ингээд ирэхэд аль хэдийн өөрийгөө шатаачгаж хожигддаг залуугийн хүүн байжээ. Дүрж шилжиж нэг мафийн босс уулалтай нөхөр хүний шүд ам суглаад рекет хийж байна. Тэнд нь манай өрөөсөн гарт ороод ирлээ. Уулзалгүй удлаа шүү. Уугаач. Би архинаас гарсан. Яах гэж ирэв. Тоглоё. Гэт тоглолоо. Өрөөсөн гарт хожоод байна. Нөгөөх нь бооцоогоо өсгий. Гэт нилээ хэд тоглолоо. Харин цаана нь хүү камераар хараад нүүдэл зааж өгөөд сууж байна. Атари. Шатраар бол шаг мад гэсэн үг юм байна л та. Хожчихлоо. Тэр үед нь нүднийхээ ойролцоо хутганы сорвтой нөхөр мөнгө оруулж ирэх болно. Босс уурлаад. Би чамайг шамаанд нэг гараа алдсан гэж сонссон. Ичмэр юм да. Удахгүй чи нөгөө гараа ч бас алдах бах. Чи эхлээд гараа алдах чинь билүү? Яаж мэдлээ? Гэд мөнгө аваад гарах гэн. Чи өмнөхөөсөө сайжирчих чи. Нууц нь юу юм? Залбирсан юм аа. Гэд гарнаа. Харин босс тэднийг зүгээр явуулсангүй. Нөгөө сорвт араас нь дагаад байдаг. Өрөөсөн гарт хүүд хадгаламжийн дэвтэр өгöd. Юм хийж мэдхүү. Хэрвээ чи ганцаараа үлдвэл гуанчолд байдаг туурд гэд залууг олоорой. Тийм ухаалаг нөхөр биш ч гэсэн харилцаа сайтай. Гэд захнаа. Тэгэд явах гэтэл нөгөө сорвт гүйцэд ирлээ. Өрөөсөн гарт сорвттой ноцолтоод хүүд Зүгтаач гэд явууллаа. Харин босс гараад ирчихсэн өөрөө хүүг хөөж байна. Хүү мухарт оронгуудаа цаашаа явсаар нэг жижигхэн коридор ашиглаад зүгтлаа. Босс багтахгүй болохоор нь араас нь шилжидээ тооцорно. Энэ нэг юм чи хүүхэд алах нэ. Өрөвдөх сэтгэлгүй нөхөр байна. Хүү арай гэж аминд зүгтлаа. Нэг гарт харин тэндээ амь ирсэдлээ. Хүү буцаад нөгөө уулын байшиндаа ирчихэж. Хэдэн жилийн дараа гэхэд би хаага амар хөгжүүлчихсэн. Бас даамны бэлтгэлээ давхар хийгээд жинхэнэ сүнс гэхээр болж. Өрөөсөн гартын хиймэл гарыг нь дурсгал болгоод хадгалчихж. Тэгээд уулын бэлд байсан нөгөө манаачтай салах хэс гүзэтгээд тэндээс явлаа. Хартал бөөн чулуу аваа. Даамны нүүдлүүдээ айхтар хөгжүүлсэн бололтой. Дүрс шилжиж нэг уушин газар, нэг нөхөр бүлт үсрээд сууж байдаг. Тентхий эзэн хадагтай жаахан талтай бололтой. Өнөөдөр сайхан харагдаж байна шүү. Надаас суралцаа юу та. Ингээд сэтэн хаяастай. Тэр үед нь манай залуу ороод ирлээ. Би хүн хайж байна. Тоглох хүн үү? Чи тогломоор байгаа мó? Үгүй, тоглолтог нь би биш ээ. Би тоглолт зохион байгуулдаг хүн. Би туурд гэж хүнийг хайж байна. Эзэн авгадандэс. Та зөв газараа иржээ. Наадах чин туурд. Гэтэл манай хүн өрөөсөн гартын хиймэл гарыг шидчихлээ. Энэ хүн өрөөсөн гарттай дотн байсан бололтой шүү. Тэгээд түүний ямби машинд нь суугаад нутгийн даамандаа сайн гэсэн хүмүүстэй очиж тоглодог. Бүгдийг нь ядах юмгүй хожин шүү дээ. Нөгөө туурд нь алмаарад гайхаад дээрээс нь бурзаагаад явж өгнө. Сайн гэсэн хүн болгоныг нь хожоод яваад байна. Түрд краш руугаа залгаад. Хадагтай кон бизнес муу авах юм бол болчихсон ч яах вэ? Би бол өөрийн чинь газар туулахгүй л байх. Хөөх, та мөнгөтэй болоо юу? Тэгвэл эхлээд миний хуучин машиныг шинэ болгоод аваад ирэлдэ. Туурд харин тэрэн шиг амархан юм байхгүй гэсэн царай гаргаад утсаа таслаа. Оройн мөнгөө сайхан хувааж байна. Энийг чамд, энийг надад. Тэндээс манай сүнс. Чи яаж өрөөсөн гартыг мэддгийм хэлээд. Энэ зөөлөгч нь насаар бага юм байж хүн хүндэлж мэддэггүй бах та. Гэд очиж жаахан томорноо. Бодвол чи надтай уулзахаасаа өмнө ажил хийж үзээгүй юм шиг байна. Өөрөөсөө ах хүнтэй харилцахтаа байна штэ. Гэтэл тэр мөнгийг бүгдийг нь чи ав. Надад мөнгө хэрэггүй. За тэги. Чи сайн залуу ээ шүү. Туурд маань номондоо ороод туурд биш туслах болж хувирлаа. Одооноос түүнийг туслах гэж дуудъя. Халалт хийчихсэн учраас одоо жинхэнэ ажилдаа орцгоё. Гэд сонио өглөө. Сонин дээр харин эгчийг нь хүчрхийлсэн нөгөө мастрын зураг байна. Хуан Докёно мэрэгжлийн тамирчин шүү дээ. Чи дийлнэ гэж юу? Хуан дээр очихоос өмнө очих ёстой хитэн газар вэ? Гү хаана гэж Жансуу тэгээд буусан. Ингэж байна. Бас жижиг сажиг өшөө авах гэж байгаа бололтой. Ингээд тэд нөгөө өрөөсөн гартын гарыг тайрсан шаман гэдэг ваги дээр ирлээ. Сүнс чөтгөр дууддаг их хор нөхөр байна. Би түү шашны юм оволсон балер байшин дотор хутга ирлээд сууж байна. Би энд шамантай өрхөөр ирлээ. Чи надтай өрхөөр биш. Харин гарны төлөө ирсэн биш үү? Гар авна гэвэл цаан ч байгаа. Гэхэд баахан гарнуудыг хатаагаад тавьчихжээ. Тэгээд босч ирээд би мөнгөөр тоглодог. Зөвхөн гараар л тоглодог. Чи яах вэ? Гэхэд манай хүн зөвшөөрлөө. Ингээд үрцгөөлөө. Даамны хүүнүүд нь бүгд адилхан өнгөтэй юм байна. Бас ой тогтоолж шаардах юм байна. Туслах. За би ч гадаа хүлээж бай да. Сүнс ихчийнхэн төрөвчийг гаргаж ирээд тавилаа. Нүүдлээ эхлэх үед шаман өргөөсөө нүдэ бүү салга. Толгоогоо өргөхөл юм бол чи хожигдно шүү. Тэгэд нүүж байна. Нүүж байхдаа харин шарыг нь малтаад байна. Тэр үед нь дүрс шилжиж өрөөсөн гарт шамантай даам нүүж байх үеийн дурсамжийг харуулдаг. Эхнэр чинь өвчгсөн юм байна. Ядчил охин чинь амьд шүү дээ. Эхнэр чинь их хэлгэмтэй өхөжтэй. Энийг чөтгөрлөг нөхөр байна. Хүнийг зовлонгоор нь дамжуулж аргандаа оруулах гэж үздэг юм байна. Эхнэр чинь ахыг чинь хүүхдийг тээж юм байна. Битгий намайг аргандаа оруулах гэдэг бай. Би айлын ганц. Тийм байсан бол
ахыгаа алах хэрэг гарахгүй л байж тээ. Өрөөсөн гарт чичирсэн байдалтай бөөрүү харахад толгоогоо бити өрг гэж хэлээгүй юу? Өргөл чи хожигдно. Ингиж чөтгөр шулмын аргаар хождог нөхөр байна. Манай хүний шарыг бас малтаад байж байна. Ээж нь зогтож аав нь амиа хорлсон. Их чигээ ганц хамгаалах ёстой хүн нь чи байсан биш үү? Тэр үед манай хүн өрөөсөн гартын үгийг санана. Тоглохдоо чихээ тагласан мэтэл бай. Үгийг нь бүү сонс. Шамаа яриагаа гүнзгийрүүлж гаж донтой мастер ихчийг нь бузралсан талаар сануулна. Тэгснэ. Игч чинь чиний төлөө гэлсэн сэтгэлээсээ болж л ингэснийг чи мэдхүү. Тэр үед нь сүнсийн дурсамж нь сэргэн. Мастертай шатар нүүж байхдаа доошо хартал игчийнх нь нэг товч байж байсан юм байна. Тэр нэг муухай өдөр игчин дүүдээ өглөөний цай бэлдэж өгчхөд амиа хорлцчихсан юм байна. Хүү игчигээ оронд нь хэвдүүлж орхиод өөрөө сөөвл рүү явсан юм байна. Игчийг чинь тэр чөтгөр биш. Харин чи өөрөө алчихсан биш үү? Гэж шарыг нь туулгачглаа. Манай хүн шаман руу харна. Хөлгөөсөө нүдээ бүү салга. Тэхгүй бол чи хожигдно гэж хэлсэн баха. Ингээд зорилго нь биелүү бололтой. Ижлөнгөтэй даамаар харц салгахгүй үздэг юм байна. Харин чөтгөр шулмын үгсээр шарыг нь малтаж өөр лүгээ харуулдаг юм байна. Бузаад харахтаа харин өөрийнхөө байрлалыг мартаад тэгээд хожигддаг юм байна. Чиний ээлж над руу ширтээд байвал яаж дараагийн хөдлөө хийх юм бэ? Шаман өөрөө болохоор ярьж явахдаа хүртэл өргөөсөө харцаа салгахгүй байна. Манай хүн би чамд нэг зүйлийг сануулъя. Гэснээ амар нүүдэл хийж эхлэв. Манай хүн чинь нэг мөн өнгө цээжлэх байтугай. Бүтэн хөлгөө тэр чигтэн төсөөлөд тоглодог нөхөр шүү дээ. Тэгээд бусдын хөв тавилан хэлдэг хэрнээ чи өөрийнхөө тавиланг мэддгүй мө гэд адари. Буруу хүнийхээ шарыг малтлаа та. Манай хүн босоод гарахад ард нь шаман гараа тастаад хоцорлоо. Тэр үед нь манай сүнсийн амьдарч байсан байшинд нэг эвгүй нөхөр ирнэ. Нүүрнийх нь нэг хэсэг нь түлэгчгсэн. Нэг гар нь тэр чигтээ битүү сөрөв болчихож. Би өрөөсөн гартыг хайж байна. Мэдхгүй. Та явна уу? Ингээд хүзүүрүүн нэг ямар дүрчихлээ. Дахиад асууя. Олон жилийн өмнө өгсөө. Тэгвэл хамт байсан хүн яасан? Яа. Тэгэхээр энэ нөхөр манай сүнсийг мэддэг юм байна. Түүнийг дагаж байгаа юм байна. Тэгээд өвгнийг чирч оруулаад хоёулаа тоглоё. Гээд нэг сонин өрөг гаргаж ирлээ. Эдсэн хүүгээ энэ дотор байрлуулах үед, жин дарах үед нөгөө хүн рүүгээ бодис цацдаг амар өрөг байна. Өвгөн тоглоод дийлсэнгүү бодис цацуулчихлаа. Энэ өвгөн нөхөр бол өрөөсөн гартад хожигдсноос болж амиа хорлсон залуугийн хүүн юм байна. Манай хүнээс өшөөгөө авах гад нэгэж байгаа бол л та. За манай киночид дотор DDS-ийн хэрэглэгчид байгаа бол Happy болон супер вакцаа идэвхжүүлээд киноны 16 дугаар суугаа хүлээн авч үзээрэй. Төхөөрөмжөө шинжилж амжаагүй байгаа бол шинжлэгдсэн төхөөрөмжөө хүссэн нөхцлөөрөө аваарай. Дүрч шилжиж нөгөө зэвүүн мафийн босс дээр манай туслах ороод ирлээ. Сайн байна уу аха? Эрүүлэнх сууж байна уу? Чи амьд байгаа мó? Би өнөөдрийг хүртэл эсэмэнд явна аха. Чоцсуу юм байж битгий аха гэд байл да. Яах гэж ирсэн. Тоглох санал тавихаар ирлээ. Нэг оноо нь $1000 тоглоё гэсэн залуу байна. Ингээд мафийн босс саналыг хүлээж авнаа. $1000 юм биз дээ. Тохирлоо. Манай хоёр маргааш нь тоглоно гэд яриад явж байна. Туслах. Түүнээс болгоомжтой байгаарай. Ерөөсө хожигддгүй юм. Хожигдох юм бол 2 дахин нэмий 2 дахин нэмий гэсээр байгаад заавал хожиж байд салдаг. Тэр үед нь харин нэг нөхөр манай хоёрыг дагаад байна. Сүнс шууд л үнийг мэдчихнэ. Тэр нөгөө өрөөсөн гартыг хороосон. Нүдэн дээрээ сорвтой нөхөр байдаг. Сүнс түүн дээр ирээд өрөөсөн гарт чамд наад худах чинь нэг л өдөр чиний өөрийн чинь амийг авна гэж хэлээгүй юу? Гэд үзлээ. Ёстой эвхэж тавин шүү дээ. Нүрээр нь тэр хавийн бүх ханыг зүлэглээ. Нөгөөх нь дийлэхгүйгээ мэдээд зүхтаачхан. Маргааш нь зэвүүн боостой тоглолоо. Нэг хожлоо. 2 дахин өсгий. Дахиад хожчихлоо. 2 дахин өсгий. Гэд хожигдлоо. Энэ байшин бүтнээрээ минийх. 5 давхар. Энийгээ тавиад би нэмэлт нэг нүүдлээр эхлэе. Тохирлоо. Яасан зөрөгтэй юм бэ? Чи ч бас. Гэхдээ зөрөгч нь чиний амийг авч мэдэн шүү. Хэрэг чи хүсэх юм бол 2 нүүдлээр илүү эхлэлдэ. Гэд тоглолоо. Босс өл хөдлөхийн бичгээ гаргаж ирж бооцсон тавиад тоглолоо. Манай хүн харин ядах юмгүй хожчихно. Мөнгө аваад явах үед туслах. Энийг саунд цуухтай хэрэглээрээ. Ингээд л хутгаа гаргаж ирээд мөнгөн дээр зоогоод азтай өдөрчин байна. Гэтэл нэг бүсгүй ороод ирлээ. Өөрийнхөө тамхинд өөрөө яваач. Ингээд тамхи шидчихэд гарах гэтэл. Сүүхий чи хаана байсан бэ? Би чамайг бооцсонд тавьж байна. Сонс, би хожигдох юм бол түүний бүх өрийг цайруулад чамд өгье. Хэрвээ чи мөнгөөр навна гэх юм бол түүнийг өөрөө зараад мөнгө олчихж болно. Ямар уу? Гэтэл манай хүн барилгын бичгийг буцааж бооцсонд тавиад бүсгүй төлөө тоглолоо. Дахиад л ядах юмгүй хожчихно. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Дараа таарах байлгүй. Ингээд манай хүн гараад явчихлаа. Туслах. Гүй энэ яагаад цүнхөө орхио гараа явчихва. За би л аваад гарахаас оройн харин босс сүнс дээр өөрөө хүрээд ирнэ. Би хожигдохыг үздэггүй юм. Би
Амиа тавиад чамтай тоглол ямар уу? Би 2 нүүдэл хийж эхлэе. Энд чиний ам ярагдаж байна. 2хан нүүдэл гэж юу? Сайн бодоорой. Гэхэд босс. Тэгвэл 3 нүүдлэр илүү эхлэе. Солонгос дааманд 3 нүүдлэр илүү эхэлсэн хүн баг хожигддгүй байна л та. Тэгээд төхөрлөө. Гал тэрэгний гүүрэн зам дээр өрг засаад тоглолоо. Тэгээд 3 нүүдлэр илүү эхэлсэн байна уу хамаагүй. Манай хүн шууд л хожчихлоо. Адари. Хүлээ. Би сая хараагүй байсан юм. Хүлээ. Гэтэл оройч манай хүн босоод би хараагүй мэд царайлах уу? Чамаг амиа тавьсан гэж би хүнд ч хэлэхгүй. Чи өөрөө л шийд. Гал тэрэг ирэх үед босс мөрийнөөсөө буцаад шууд үсрээд холдлоо. Үсрэхтэй гүүрнээс унах шахаад зүгч гэж. Туслаач. Би номхон марны чин ногт. Догш марны чин чөдөр болъё. Гэхэд манай хүн гараа өглөө. Нөгөөх нь гар алдаад унах үед үснээс нь бариад авлаа. Яй, тавьж новшоо. За битгий таваарай. Болж ах шиг байна. Маргааш нь манай хоёр хоол идэж байтал нөгөө зэвүүн мастер 20 даамчинтай зэрэг үзэж дийлээд даамны авраг болсон гэд зургатаар гарч байна. Манай хоёр үзээд сууж байтал тэндээс нөгөө сорвт хэдэн хүмүүс дагуулад өшөөг авахар ирж байдаг. Сүнс тэндээс хэдэн даам аваад альчууранд ороож бариад угтаж авлаа. Нэг бүх бас нэг хөл мастер дагуулад ирсэн юм байна. Сүнс нөгөө хоёртой нь үзээд илүүрхнэ. Эцэст нь сорвттой тунаж үлдээд нөгөөх нь гэрэл унтрааж байснаа манай хүн рүү нүүрлүүн гэрэл тусгаад дайрч байна. Эвгүй аргаар үзэж байна шүү. Тэгсэн ч гэсэн манай хүнийг яаж дийлэх вэ? Дор нэвхэд тавьчихлаа. Бүх юм дуусны дараа 0-д нуугдж байсан туслах нь. Али би туслая. Хаана вэ муусаа юмнууд? Гэд гараад ирлээ. Нөгөө уушийн газрын эзэн буюу манай туслахын караас сууж байтал манай туслах ороод ирлээ. Торт барьчихжээ. Өө ноён торт. Уулзалгүй удлаа шүү. Та амьд байж. Гэтэл нөгөөх нь тоортоо өглөө. Энд чи юу вэ? Чиний төрсөн өдөр шүү дээ. Та санаж байгаа хэрэггүй? Би их ой сайтай л да. Гинэт юу болов? Сүүлийн хэд хоног би 3-4 удаа өөхөх шахлаа. Тэгээд амьдрал дээр дааман дээрх шиг том нүүдэл гэж байдаг бол миний том нүүдэл чи байх байсан. Гэт сэтгэлээ илчиллээ. Бас л гоё үг сонгож байна шүү. Гинэт шууд ингэж болдгийм үү? Намайг ийм амархан бүсгүй гэж бодоо юу? Гэтэл. Тэгвэл хоёулаа мөрий тавиад даам тоглоё. Би хожвол чи надтай гэрлэн шүү. Мэдвүү? Гэт тоглолоо. Бүсгүй. Чи болилдоо. Би албаар хожигдох гэж чадсангүй шүү дээ. Чи том зургаар нь харалтаа. Ингэж тавиад ингээд л хожчих юм дээр юундаа ухантаад байдг юм бэ? Хөөрхи. Манай туслах даамандаа бол явцгүй нөхөр байна. Харин чи сайн тоглолтгий байна. Одоо тэгээд яах вэ? Дахиад тоглох уу? За. 2 дахь боломж олголоо. Харин тэгээд ихөө. Би чамд 2 удаа төрүүлж нүх ирэхүүгээ. Гүй тэгж яаж болдгийм бэ? Би чи бас нэг 90 хөөх байна да. Чи тэгээд насаараа ганц би амьдраад үхмээр байгаа мó? За. Би 2 нүгэд эхэлье. Баярлалаа. Ингэж буулт хийж байж л гэр бүл бий болдог байх нь шүү дээ. Манай киночд донд санаандгүй юм шиг хэрнээ санаатай буулт хийгээд гэр бүл болсон хосууд байх юм бол комент хэсэг түүхээ бичээрэй. Дүрс шилжиж зэвүүн мастер фэнүүдтэй гарын үсгээ өгч байна. Тэр үед нь харин хурган босс хүрээд ирнэ. Багшаа, би таны фэн шүү. Али, зураг хамт авахулъя. Уучлаарай, энд ингэдэггүй юм. Гэтэл тэндээс охин нь ирээд. Уучлаарай, та явна уу? Али хамгаалтынхаа ирээд түүнийг гаргаарай. Ингээд гаргуулнаа. Харин оройн охин нь ажиллаа тараад явахад нь хурган босс хажууханд нь байж байна. Тэгснэ машиныг нь ирээд мөрөгчлөө. Зэвүүн мастер сууж байтал манай сүнс өөрөө ороод ирлээ. Намайг таньж байна уу? Танихгүй байна. Явж үз. Ингээд мөнгө гаргаж ирээд нэгээр нь толгой дээр нь хаялаа. Энийг хевсийг чинь цэвэрлсэний төлөө. Энийг шалыг чинь угаасны. Энэ харин цомыг чинь арчсны хөлс. Буцааж өгье гэж бодож чадахгүй байсан. Чи хэн бэ? Ягав. Нөгөө ирээдүгөө авьяасгүй хүү вэ шүү дээ. Үүчлэгч охины чинь дүү гэх юм уу? Тийм үү. Нөгөө уйланхаа хүү юу? Ингээд инээтэл. Танаа охин чинь их ухаалаг, үзэглэнтэй болж өссөн байна лээ. Ингээд үед утсан дугаараа тартал охиныг нь барьцаалчихжээ. Чи юу хүсэв? Би тантай нэг тоглоё. Бооцон таны аим. Харин татгалзвал охин чинь өхөн. Юу? Тоглоё гинэ. Чи тийм сайн юм уу? Чам шиг хүн 100 байсан ч намайг дийлэхгүй. Тэгвэл байна. Би тань шиг 100 хүнтэй тоглоё. Шин дүрм. Маргааш үд дунд өөрийнхөө 100 шилдэг даамчныг цуглуулад эндээ байж бай. Би бүгдтэй тоглоно. Ямар нэг буруу зүйл хийвэл охин чинь өөхөх болно шүү. Ингээд явлаа. За амар юм болохоос өмнө манайхан нэг сайхан subscribe давалгаа явуучих. Киночд нь сард 6 сая үзэлт аваад байгаа хэрнээ. Тэндээс 20 мянган хүн л сабаа дарж байна. Энэ одоо хэн сабаа дарахгүй үзээд байгаа юм бэ? Сабаа дарцгаая манайхан. Сабаа дарцсан манай царайлгууд бол харин лайка дараарай. Туслах өрөөндөө мөнгө овоолчход хэвтэж байтал нөгөө ангууч ороод ирлээ. Туслахыг тэр дор нөгөө төмрөөрөө зоожглоо. Санаа зовлтгүй.
чи өгөхгүй. Гэхдээ чамайг аврах гэж хэн нэгэ ирэх хэрэгтэй болно. Гээд нэг эвгүй байгууламжид туслахыг авчраад хүлээд тавьчихж. Удирдлагыг нь дарах юм бол доошоо хайлуулах зуух руу орох юм байна. Намайг битгий алаач. Би таны туслах бол хүссэн бүхний чи хий гэж байна. Ангууч хажууханда нөгөө хүчил цацдаг өргөө бас тавьчихж. Тэр үед нь манай сүнс туслахаа аврахаар ирлээ. Намайг таньж байна уу? Би эцгийнхээ өшөөг авахаар ирлээ. Намайг уучлаарай. Хэрвээ чи хүлээж авбал. Үгүй. Зүгээр. Би зүгээр авах гэж ирсэн өшөөгөө л авъя. Тэгээд дүрмийг танилцууллаа. Эдсэн хүүгээ сав руу хийн. Савн доошлоод энэ төгжээнд хүрэх юм бол нөгөө хүн рүүгээ хүчил цацна. Тэгээд тоглолоо. Манай хүн хэдийгээр хүү идсэн ч гэсэн нөгөө нөхөр лөө хүчил цацах хэмжээний олныг идэхгүй байна. Өөрийгөө бариад байгаа юм болов? Тэгэхээр бас энэ залууг шууд алчи гэж бодохгүй байгаа бол тай шүү. Дагаж нүүсээр тоглолт дуусахад ангууч нэг илүү хүүтэй үлдлээ. Тэрүүгээрээ нэг хүү идээд сав руу хийтэл хүчил цацсангүй. Манай сүнс үүнийг аль хэдийн тооцсон бололтой. Аль нь аминд үлдлээ. Ангууч уурлаад салгалаад сонирн боллоо. Тэгснэ. Би дэлхийг тэр чигтний энүүгээрээ түлхий гэж бодож байсан юм. Гэснэ шууд цохоод манай хүн рүү хүчил цацлаа. Манай хүн болчихлгүй ил яах вэ? Тэгээд өөр аргаар алах гэж үзнэ. Шууд л зодолдлоо. Ангууч бол янзын зодолтох юм байна. Манай хүнтэй бараг л дүүцэж байна. Нүрийг нь эсгээд хэвлэрүү нь хийтгэд дүрчлээ. Үзэж байх хооронд нь дээрээс нь юм унаад манай хүн ангуучийг түлхэж холдуулаад амийг нь авардаг. Нөгөөх нь харин зүхтаад явчихлаа. Туслахаа гаргаад иртэл ашгүй амьд байж байна. Манай хоёр чинь өнөөдөр том тоглолттой шүү дээ. Туслах нь хойшлуулчих болдоггүй мө. Миний хамаг би ингээд тартал нөгөөх нь хэвлийдээ худгалуулчихсан. Нүүрэндээ бас эсгүүлчихсэн өөдөөс нь харгуулна. За. Чиний би минийхээс илүү өвдөж байгаа юм шиг байна. Нөгөө талд нь зэвүүн мастер мэрэгжлийн 100 даамчныг суулгачсан хүлээж байдаг. Мастра, гоо таньж мэдэхгүй хүнд зориулж ийм том юм зохион байгуулж байгаа нь ямар учиртай юм бэ гэхэд зүгээр л хожигдохгүй хичээ. Гэх болно. Манай хүн орж ирлээ. Хувцас солилцсон байл шүү. Цаг хэмнэх үүднээс нэг хүнтэй 5 нүүдэл хийгээд дараагийн хүн рүү шилжих болно. Манай хүн ширээ болгон дээр очиж 5 нүгээд явж байна. Мафийн босс одоо бол манай хүний туслах болсон шүү дээ. Нөгөө мастрын охиныг машины сэг устгах газар хүлээд тавьчихсан тушаал хүлээгээд байж байна. Тоглолтыг нь харин шилэн дээр нь зурж харуулдаг. Хом мастер сүнсний эсрэг. Юу гэж би чамд нэг юм хэлье. Хэрвээ би амиара мөрийцөөд нэгэн дээр нь мөрий тавь гэвэл энэ сүнс дээр тавих байсан. Яагаад гэж тэр новшуул хүн биш. Манай хүн босс дээр очиж 5 нүгээд эхний раунд дууслаа. Туслах мафийн босстой утсаар ирээд нүүдлүүдийг нь хэлээд нөгөөх нь харин зурж байдаг. Хурдлаач ээ. Юу вэ? Энд хүн бараг өөх гээд байх чинь гэснээ тасалчихлаа. Үгүй бацаан нь хүртэл дээрлэх гэж байх шүү. Хоёрдугаар раунд боллоо. Манай хүн мэрэгжлийнхнийг нэг нэгээр нь мулталлаа. Мулталсаар байгаад хамгийн сүүлд энэ баруун гарыг нь мулталлаа. Тэгээд нэг сандалж ирж ирээд мастертай халзагнана. Түүнийхээ өмнө эгчийнхээ төрөвчийг гаргаж ирээд ширээн дээр тавьдаг. Мастертай нүүж байснаа манай хүний бие нөвдөд нэг сул нүүдэл хийнэ. Босс тэр үед нь гайхаад. Гүй тэр алдаа гаргалаа гэж юу? 100 хүнийг хожчиход ийм нүүдэл хийгээд өгтөө яадаг байна. Мастер алдаан дээр нь баярлнаа. Би чамд хэлсэн баха. Өөртөө итгэлтэй болохоро ирээ гэж. Гэт нэг зэвүүн нүүснэ. Хурдлаач ээ. Хурдал. Гэх үед нь сүнс дурсамжаа саннаа. Өөрөө бас амиа хорлохыг оролдож байсан үеэ санах болно. Эгчээч бас. Тэгээд тэр зовлон шаналл дундаас хүчрхэг болж өндийсэн сэргэлтэй бас бодно. Тэгснэ. Өмнөх нь зүгээр өөрөх байж. Хурдал урд нь нүүгээч. Мастер эцсийн хамгаалсан нүүдлээ хийхэд манай хүн сүүлийн нүүдлээ хийхдээ эгчийнхээ төрөвчин дотроос нөгөө мастрын өрөөний шалан дээрээс олсон эгчийнхээ хувцсны товчийг гаргаж ирээд тавилаа. Тэгээд атари сонголт чинийх. Мөрийгөө өхөө эсвэл охиноо золиослох уу? Гэх үед туслах нь дүүжлүүрийн олс гаргаад ирлээ. Манай хоёр чи бүрэн бэлтгэлтэй явж байх юм аа. Мафийн босс тэнд нь тоглолтын тэмдэглэлээсээ ажиглалтал. Мастрын нүүсэн нүүдлүүд нь үхэл гэлсэн ханзуулж байдаг. Анхнаасаа мастрын бүх нүүдлийг тооцоолсон байж. Босс гайхнаа. Аргагүй л сүнс юм да. Мастер мөрийгөө биелүүлж охиноо аврахаар шийддэг. Охиноо авраад өөрийгөө золиослолоо. Сүнс эгчийнхээ дурсгал дээр очиж төрөвчийг нь тавилаа. Түүнийг гомдоос үүнийг шийтгсэн гэдгээ илэрхийлж байгаа бололтой. Туслах маань краштайгаа хурмаа хийж сүнс харин хурмыг нь гэрчилдэг. Хурмаа дуусаад чи тэгээд надад жинхэнэ нэрээ хэлэхгүй мө? За. Тэгвэл би чамайг сүнсэл гэж дуудъя да. Ингээд явлаа. Манай хүн харин өрөөсөн гартыг дагахтаа дээшээ шидэж байсан зоосоо шидээд цаашаа явна. Энэ хэрэг ингээд дууслаа гэсэн мессеж бололтой шүү. Энэ түрээд кино маань ч дууслаа. Киночд байлаа.